өчтөр бид бодломжон хааламын антролоо харангуунаас хүртэрэн болоо тоо зохиолсон зам үед болоо одоо 23-аас 24 25 хүртэл дундх явдал нарыг тооцоод айлтгахыг бодож байна. За онцгой нь бол 23-аас тайхад болоо постууд болоо намайлдад хэлсэн. 23-аас тайхад босолдоо чесэн цаасмччэт калерэн 21 тайхад ихэл одоо хүн ном заад ном гүтэлд намайлдэр хэлсэн. 23 тайхад ном зохиод хэлсэн. Тэгэлэрэ чесэн цаасмч эрдэн болоогүй одоо би болсон байдаг. Чат калер одоо ном пропаганда чэрэ ном хэлж байгаа. Тэгээд цохох эрдэм энэ гурав бол одоо гүйцэд төгсүүлсэн эрдэмийг бол үзүүлж байгаа гэж. Тэгээд одоо 24 настай байхтан болоо одоо одоо богдломжон кавэлэн болоо хол ямар номд сурсан би хөө өөрийн багш үндсэн багш юм уу язгуурын багш юм уу гадаадсан дэжинжин завьяла мах юм уу одоо язгуурын багш юм уу те өөрийн одоо хамгийн ачтай багш нь дэвзэрийн даваа багш одоо багш одоо богдломжон кавэламын багш нь хоёр одоо өөрийн хэн намтар болоо хоёр багш болоо гадаадсан самтны багаас нь одоо надад ижим багш нь чижидон дөрийн чин багш лөө одоо гомбоноос ласлаа яв нас дээрээ лөө ламаа маа живжэмба ама живжэмба лөө багш нь одоо богдломжон кавэламын бол гадаадсан жилэма хамгийн ачтай одоо илүү багш нарт хамгийн одоо өрөөгдсөн нам нь бол юм болж байгаа. Энэ багш маань болж байгаа. Тэгээ энэ багшийн ачтайган бас одоо уманчгүй гэдэг одоо нагарч үнийг нэг тамжилсан төвжил төвжил орох явдмарын уманчгүй юм ашиг одоо лүн төдий одоо лүн гэхлээр нь дамжлах төдий өсрөөс хаад одоо нарийн нэгтэд хэлчихээ тийм болов ховор болсон цагүй байна. Тэгээд нагарч үний тэргүүтнээ айлсан энэ нь бол нагарч үний тэргүүтийн төв жилийн 6 бат ном байдیں۔ Умаарыг сүрчүүгт номын үлөө одоо лүн дамжлах төдий их ховор их одоо төдөлөг чуус. Тэгээ олон жил хайж байгаа болоо төлөө настангийн камбу настан хийдэг төлөө одоо бүрнөгийн шавн талаадэр рикасэр чисэн бас часан bod нэг чихаруу настан хийдэг гэж 1153 онд бүрнөгийн шавн логик багш нам болоо 1153 онд барьсан хийдгүүлөө энэ хийдгүүлөө чойрын ном бас ихээр дэлгэрсэн та чойрын том бот ном тэгээд болоо одоо интгэс болоо төвдлөө дамжуулсан номын орчуулдаг тийм одоо гүйш хүмүүс тийм лозава орчуулгч гүйш номдэр их олон тийм төв орон байд юм аа одоо хүч намайг их алдсан одоо ч одоо энэ настай хийдэл одоо төвдөд байгаа. Тэгээ 24 настай байхдаа болоо тэгээд бол богдломжон хава яргуун нэрх төлөө нянх төлөө энэ ном суралцаад эми ном суралцлаа 6 ухаан суралцлаа та яргуун нэрэнд суралцаад одоо намдаар хнэшний ухаан том бот суралцлаа тэгээд бол иргэний чуан мэргэжсэн ийм бас одоо яриа байдаг. Тэгээд тэндээс бол энэ нартан хийдэн галарч явах үедээ болоо тэнд олон мэргэжүүдийн байдаг тийм орон одоо манайхаар бол төвдөр бол бензок хам одоо монголоор бол номын сан бол ганжуур данжуур бол одоо интгэс одоо санстуугээс бол төвлөө орчуулдаг олон мэргэд гүйснэр байдаг. Тэгээ богдломжон кавэламын тэрүүнд гөрт одоо тэрүүнд оролцдог ганжуур данжуур орчуулганд одоо ном орчуулсан юм шүү дээ. Гэхээр одоо өсөх алдаа бүрийн засах тийм ажилд бол оролцдог бас анхны тийм юу болж байгаа. Тэгээд эндээсэн бол өөрийн багшаасан бол одоо өөрийн багштайгаа ламаживсан батай богдломжон кавэлам болоо төвжлийн умаар шүгтэн хасан чанарын номын болоо
одоо лун ашигт бол одоо хөтлөх багш нь бол настан хамбог гунгажсан таламас бол энэ лун юу ашиг хөтлөөр одоо сонсчи энэ лам ханас симбигүн яваажны хамбог лама жамрын багт ламас бол хөтлсөн байдаг. Лама жамрын багт ханас хөтлсөн бигүн настан хийдий ширвсэн бигт ламас бол одоо дамжуулахын гэсэн байт манаач тэр үед тохооны төвд бол одоо хоосон түүжлийн одоо хэлчих үе маш өдрийн ус ховор хоосон ч нэлээд явдаг мөрөл маш ховор болсон цаг үе байна. Тэгээ богдлом зунгаа олон болоод энэ мөрлөд хоосон ч нэрийн түүжил нагажуныг нэг тэмэтийн аммуудыг бүгдийг өөрөөс одоо амжилт үзэж хоосон чанар тухаарыг гэдэг маш одоо суралцдаг. Багшаа маш их суралцдаг болоо ийм болжээ. Тэгээд тэр намардан болоо одоо үлдсэн одоо 19 настай байгаа бодлом зунгаалам юу байлаа арчин дамжааг дуулуу 6 хам хийхэд одоо алдарсан 6 хийхэд дуулуу арчин дамжааг дуулуу 6 баримтын номын дуулуу одоо дамжааг дуулуу бас намын сугаалам хийчихин тэгээд тэрвэсэн тухайн үед мэрэгдүүд дуулуу маш одоо биш дуулуу ийм залуу хүмүүст ийм номын дидийн зүйлсэн номын хийчин байна гэдэг дуулуу одоо мэрэгдүүд ярьсан. Тэгээ үлдсэн одоо ингээд бол 24 настай байхдаа 25 болмоор байх энэ цаг үед бол үлдсэн дөрөв одоо винамитийн ёс төрчөн түр номын сангадас одоо момбанцот тэгээд момба гонгогун намжил тэгээд одоо дулва тэгээд бол самаа намжилцот ома үлдсэн дөрөв дээр чарийн том ботном чарийн том ботын тайлбар 10 одоо ийм ихсэн номын болоо энэ нь одоо харчиг дүүлүү дахад барчин дамжаа барьсан тэр хийдэг явааж санхүү нэний сарчаа хийдэг настан хийдэг гэдэг болоо одоо дахад дамжаа барьсан одоо манайхаар бол чарийн том ботын дуусчи чарийн томсон том ботын тайлбартайгаа нь болоо арга 10 бот байгаа 10 ботын тайлбар 15-20 бот шүү дээ одоо их номуудыг гүйцэтгэсэн одоо намын дамжаагт бол дараагаар дамжаа барьдаг одоо цаг үед энэ дуулыг жагаа гүмбэг хідэл рамжимби дамжаагт лаврын хідэл доромби дамжаа одоо сандаас манай насагийн одоо бэлэн хийх юм сэрэ хийх юм ганда хийх юм тэшэн болоод гачиг тасалсан болоод харам авч талимсиг ийм дамжаа одоо ийм цол хүртдэг. Тэгээд л богдлом зунгаалan болоо энэ үлдсэн бүгдийг одоо гүйцэд одоо тэгээд асяарам нөгөө цан гэдэг бол тэрээс ташсан бүх хийдэн дээр баригдаа гараагүйс тастаг хийдэг үү сарчаа хийдэг юм уу нэнийн алдартай зэтан гэх юм уу тийм одоо алдартай хийдэг болоо эдгээр одоо 10 ботны мэн болоо 5 ботын үндсэн 5 ботын тайлбартан хөтлөөр одоо бүгдийг дамжаа сайхан барьдуулуу одоо гахимшиг одоо тийчээ болоо үзийгч тэрүүсэн тухайн үед хамбалам гэх юм уу эсвэл ам гэх юм уу за тэгээд тухайн үед зохион байгуулж амарч байх юм уу настай их том багш нар байх юм уу тэдгээр одоо гайхсан ийм залуу нэртэй номон инг тухаарсан номын инг тухай нарийн нэгтэн мэддэг за тэгээд бол ийм мэрэгд бол эсвэл шин эзэн байна гэдэг бол босоо олон хөдөө мянган амнаар олон ховруудад ямнаас бол тийм одоо олон нийтийн тийм яриа ирсэн байдаг алдарсан байдаг. Тэр нь бол богдлон болоод төвдийн засаар нэг хүншний ганжин шинжлүүлсэн тэр мэдийн одоо бэлэг тэмбэрэл болсон бас шалтгаан болд юм аа гэдэг бол төвдийн засны орносны л гүйцэд одоо дэлгүүрхийн шинэ эзэн болохын тийм бас бэлэгшээсэн тийм бэлэг тэмбэрэл болсон бас олон мэрэгдүүдийн яриагаас бол тийм байт юм байна гэж. Тэгээд энэ дээр бол одоо гайхамшигтай 25 насаас болоо нууц тань номноо сурч болж байна. Тэгэхээр энэ гүйцэд дуусахтан болоо одоо энэ гүйцэд дуусчих номууд нь бол ямар хөө байдалтай ном гэхээр бурхан багшаас одоо бид дамжиж ирсэн. Одоо бурхан багшийн баруун талдан болоо мэдрийн гэрээ зүүн талдан болоо мэшэр бурхан ингэж заларч ингээд бол бид одоо ерөн бол ингэж боддог. Бурхан багш бол одоо
8 түмэн 4,84,000 шигшин номын болов чөбонч жишээдэн альцсан. Тэгээд сонрон ялгаж нэлон дэнэсэнд альцсан болов төвдөрүүлэнгийн юм байдаг. 84 шатн ном айлтаад хэрүүнүүд дамжиргэн болов одоо метр ухнаа нэг үлгэр дамжиж ирж байгаа. Нэг үлгэр нь болов машин ухнаа дамжиж ирдэг. Метр ухнаа дамжиж юм бол ячин жибээ гэж. Ячин жибээ дамжиж самууд ажибэж бол машин ухнаа дамжиж. За ячин жибээ бол агуу их одоо дамжлын мөр агуу их нь дамжлын. Самууд ажибэж бол машин ухнаа дамжиж ирсэн юу? Тэр нь одоо гүнсэг самууд хоосон нарын гүнсэг мэдээ дамжлагын мөр. Эдгээр мөрөөс дамжиж ирдэг номууд бол одоо нагар зүүнний дэлгүүцэн одоо энэ хин олон бандад андрах одоо бандад хутгатан нагар зүүнний дэлгүүцэн төвдөр бол гомболо жижигнээр шээл асуугагт тэр дэлгүүцэн дамжиж ирдэг одоо огтлон зөнхөө хурцтар дамжиж одоо энэ тэс төвд дамжлага тасралгүй ирсэн тэр дамжлын өөртөө гүйцэд бий болгож ирсэн эрдэм төгсөх чадвар ёстой. Тэгээд одоо нууц тагнамлуудын дээр байж одоо суралцах цаг. Тэгээд эндээс бол одоо яшин жи бий гэдэг бол агуу их одоо дамжлагын мөр болов. Тэр нь бол мэдрийн гээгээс дамжлаг гэдэг бол пагон томид сасан пагон томид 3 газар одоо биш бурхан болдог бол 5 мөрөг 10 газар 3 газрын олсон тийм бодисатва асанга бий тэр бүтэн гэдэг энэ юм байна да. Одоо 17 бандад дараа байдаг шээ асанга тэр бүтгэнэ дамжлаг ингээд болов ирээд болов огтлон мөхтөр тасралгүй дундаа 90 тасралгүй энэ дөрвгүй тэр дундаа жоохон тасралсан байсан ч сүүлд машин урханд одоо үйлдсэн дараа бүгдийг бүжсэн болов ийм одоо хайхстай эрдэм болов тэгээд төрсөн эрдэм ялангуяа чойрын ном бол маш ухаарсан. Тэгээд чойрын 5 батсан ном болов энэ болов мэдрийн гэгээнэ дамжиж ирсэн. Тэгээд асанга тэргүүтэн болов мэдрийн гэгээний бүтээнэхэд болов 3 газар болсон тийм бодисатва хотготон 12 жил одоо бишхэн сууд одоо мэрээд тэр нь болов ингээд одоо мэдрийн гэгээнтэй уулзт мондгож ингээд жамчдэрэн акт номын болов мэдрийн гэгээнээс болов залдах дамжлах тэр хоосон ч нэрийн үзэл байгаа. Тэгээд бол жиламаа гэдэг чиний намж винта намжид тэгээд бол мондож тэгээд жимчдэрэн акт бодож энэ зэргүүтэн номын болов одоо андын дэнж мэдрийн гэгээнэ гадаж тусмаар л тэндээс сонсоод энэ замбат тавьдмарлаа дахиад одоо хүн дамжуулах одоо хөтөр тэр дамжлаг нь тасралгүй энэ хэсэмжээд тэгээд үдийн одоо мэдэд дамжаад бодлом зөнхөөлөд дамжаад тасралгүй ирж чадах дамжлаг тэр үнд адилхан нагар жүний дэлгүүрийн төв жилийн гол номуудын одоо ингээд талбар тэгээд нэшвэн вал аренд явдаг байдаг охин санжээсэн нэг дэнжигэд таваад авах олон зэрэгцэн шөнөр адишангийн хөт дамжиж байсан. Адишангийнээс одоо дамжиж боромдоогийн ингээд одоо бодлон дамжиж багтар. Тэгээд ч юм уу сондох хөтөр чижид өнөрөн бичээ чижидэн давалаа хөтөр одоо дамжлах нь тасралгүй ингээд бодлом дэрч. Бодлом зөнхөөлөм эдгээрийн дамжуур өөрт бий болгоод эрдэм төгс гэгээр л маш одоо өндөр хэмжээний одоо тийм боловсрсон тийм тусгай хавьяалсан тийм одоо эрдэм чадвар болов бид нар ман мэдээс ийг хүн шиг тийм зохиол биш болсон. Энэ үстэй бас ямар сахилтайгүй одоо нууц таны самар болов байгаа. Одоо содын самар гисэн сахилын 36 сахил 215 хагасын ийм самар үүсгэж байгаа. За ингээд бол одоо богдлом зөнхөөлөмийн эрдэм болох хэмжээшгүй ийм сайхан эрдэм гүйчээд ахтан хийдий 24-өөс 29 хүртэл болов энэ донд түүх бол маш тодорхой байдаг. Одоо жижиг мөчийн түүх юм уу, захар твшийн түүх юм уу, заван цэргийн түүх юм уу, 25-аас одоо 29 хүртэл донд зохиол бий юу. Яг гэвэл хүмүүсийн ярианд бол тухайн үед бол тэнд номын санд ном шүдэж авлаа гэдэг.
номын 20 одоо 25 дараа бас жоохон гэлэн болдог. Винамитээс одоо 253-аас эхэлсэн. Тэрүүний маргааш тодорхой ярий. Тэндээс өтөр бол одоо энэ донд болов Богдоломжон хаалан болов ийм тохиолдол ямар ном түүхэнд тодорхой байдаг 29 өтөр. Тэгээд түрүүний хүн бол бүгдээ ухаагаар таалцсан бол Ганжуур номын одоо орчуулсан одоо өсгө алдаад буруу зөвийн бол засдаг. Энэ зөв буруу гэдгийг ялгаж засдаг. Тэр үс одоо модон бартаар гэчих. Ингээд одоо багаар тэр ажил төлөвлөө үйлдэл төлөвлөж чирмээс байдаг гэж болов. Ингээд л төдий олон мэрэгүүд олон багшнаар гэсэн тайлбар юм байлээ. Тэгэлэрэн Богдоломжон хаалын одоо хэвшээстэм гэдэг л одоо ажил жибэжд самууд ажил бийждэг энэ дамжлага бол өөртөө бий болоод энэ одоо бид одоо өдөртөө амны өмсөх юм уу за чухал дэдгүүр эрдэндээ аврал одох юм уу өргөлмөрөх юм ямар нэг буян одоо ном эрдэм одоо ямар ном унших юу тасчих юу энэ бүр эндээс бүр дамжлага одохтой бидүүдийн одоо өдөртөө харагдал амнах одоо уншдаг хийдэг энэ зам үед одоо тасгалгүй Богдоломжон хаалаас л 6 жил ингээд тасгалгүй исэн энэ шин болоо ийм байдаг. Шин гэдэг нь зөнгөж таамагч. Нөнгөдөө ашиг дамжлага нь ямарч хэмгүй тасгал сэхэл сангаар ариун төвлөрөх ийм одоо ингээд дамжлага одоо бүрэн бүтэн болоо ингэж ирсэн. За тэгээд ялангуяа хоосон ч энэ бол одоо төвдөд бас тухайн хүний одоо ухаан юм уу буян хөхгүй ойлголцоогоор болгоход Богдоломжон хаалан болов одоо 35 бом тэр бол дараа яри. Тэгэхээр тэндээ тэр цаг үед зөвхөн би тайлбархий яаж ингэж бол одоо зохиол ингэж үзүүлсэн ийм байлуу байдаг ажиллаар. Тэгэхээр бид одоо өөрсдөө нь одоо ч ингэж өдөрт амны өмслөгч бидүүдийн амьдралаар өмсөх болов миний баруун тал болов миний ачт аав мэт аавын удам ааваас амс удам ээжийн одоо ээжийн удам гэх юм тий. Тэгээ их олон 6 жил хамаг амтэн бүгдээр надад дугуулад ингээд тойрон суугаад би холтон суугаад ингээд би одоо ямар тагнаа толш их олон жил хамт хэмжээшгүй тэрвшгүй амтэн надтай хамт нийлээ сууж байна. Би ихлээд одоо ямар нэг тарин өмсөх юм уу юм өмсөх гэж ингээд тэгэд бодоход хэрэгшгүй амтэн нэгэн сэтгэлээр ном унших гэсэн бодлоо буян бүтээх гэсэн юм уу буяны орны бүтээх гэсэн юм уу 10 хар нүглийг төвчи 10 цагаан буян ухаарах гэсэн бодлоо юм. Тийм үднэс одоо залуу өдөртөө ам унших нь хэмжээшгүй тэрвшгүй амтэн байгаад буян илүү байдаг гэж юу ч бодохгүй унших юм болов ганц уншсан ганц хүн уншсан шүү дээ. Тийм учраас өөрөө урдтал болсон гэдэг одоо талаараа одоо бид өдрөөр хардаг сүм хийдэг хамбалам ямаргүй ширэн цаацдаг үлээ тэрүүний бод тэр нь дөрөв арслаар өргөсөн тийм одоо ширэн дээр бол ямханд дэвсрэх тэгээ саран дэвсрэх наран дэвсрэх тэрүүн дээр одоо Богдоломжон хаалан заларч хоёр шавтайгаа засамжингийн юу киживжигийн хоёр шавтайгаа ингээд залраад тэндээс одоо энэ дамжлал ард талд нөгөө жибил ам дамжлагын одоо багш нар их юм уу одоо бурхан багшаас л удаашаа баруун зүгтэн болоо найдар бурхан зүүн зүгтэн болоо машир бурхан тэр дамжлаг бүгд тасралгүй Богдоломжон хаалан үртэн ирлээ. Тэндээс нь одоо бид өөрөөр багш нар өөрөөр хов тавилаад дамжлагаар одоо бид биш гэсэн байна. Ингээд би одоо онцлог нэгсэн тоолох юм уу маань тоолох юм уу одоо өөрийн мэдээ тарнаг ямар ном өмсөх гэдэг ийм одоо Богдолом бичлэг юм энэ орон байрсал Богдолом байд болно машир бурхан болно ариул бурхан байд болно тэгээ өөрийн бичлэг ямар бурхан байд болно ядан бурхан байд болно арих бурхан байд болно өөрийн багшийн тавьд болно тэр одоо орон байрын тухайн үеийн одоо өөрийн бодлоор солихойлуулдаг. Тэгээ өөрөөр ямар бурхан ямар манчанараа ингээд одоо юу бүтээсэн гэдэг залбираа. Тэгээд энэ дээр одоо бодисатва нар хаад утангнээс чэжэн сумал бүр ингээд залраа тэндээс бүр гэрэл тасаад миний биеийн шингэж миний биенээс шингэхэд миний сэтгэл дотор байд өөр юм монхоо юм шанал юм тэр бүгдийг арилгаж тэрвшгүй
одоо алба гэх юм уу тэр үшиг хийсэн нүүл хэрэнч одоо нүүрсэн утаас хав бид гуцсан гахад хэрэн гаргаад халиж тэгэд алиж байна гэж одоо миний одоо 9 нөхөө байгаа биенээс одоо хамралууд өгөө дээр доор тэрнээс хөлбөр ингээд алид гарч байна гэдэг бол тэгээд бол байдаг. Өөртөө мэдээж бичлэг хийгээд бол ном хийн амнаа өмсгөн сэтгэлийн нэг юм төлөвлөлнө бодно тий Ослон хавьлан одоо эдгээр систем модул Ослон хав бүр 7 настай 16 настай хот бүгдийг биендээ бий болгоцсон байдаг. Ийм систем төгсгөл бий болсон. Ийм системтэй юм юу бичлэг чадах сэтгэлэн болов нэг юм төлөвлөлт чадах нэг юм ажиглан судлаа энэ хүч шалтгааны ирээд ийм хүчтэй юм бэ гэдэг тэр нарийн ёс юм мэддэг ийм ухаарсан гэрэлсэн бодломжон хаалт ийм эрдэм төгсгийг олсон байдаг гэж. Тэгэхээр бодломжон хаалмын одоо эрдэм мэдээсэн гэдэг ойш юм уу тухайн үеийн зан үед бол одоо чарын том ботном үндэс болж байгаа. Тэгэхээр тэр чарын том ботном данжурын одоо шимэн болж байгаа. Тэгээд суралцж ирсэн байгаа гэдэг бол бодломын одоо өөрийн эрдэм зохиол ингэж бол юм байдаг. За та бүхэн энэ сайн сайхан номын зохион буйн дэлгэрт за номын зохион буйн дэлгэрт ухаарах болтгой гэж тавья.